Манай сайн байцгаана уу? Томокогийн найз нэвтрүүлэг өнөөдрийн дугаар явахад бэлэн болсон. Өнөөдрийн за байж байгаа. Өнөөдөр шинэ камер өдөртөх хүн байхгүй болохоор би ганцаараа үеийн үдчин дээрээс гэртээ. За өнөөдрийн зочин маш сонирхолтой зочин байна. Өнөөдрийн Томокогийн найз болохоор Нандаа. Тийм Нандаа болохоор миний энэ нэвтрүүлгийн анхны өөрийнхөө хүсэлтээр орж ирж байгаа зочин байгаамаа. За сайн байна уу? Байна уу? Ирсэнд баярлалаа. Би надад урд нь би орё даа ч гэдэм үү тийм хүмүүс мерсэр байсан боловч одоохондоо зочин авахгүй байгаа гэд юу болоод энэ зочин авахгүй байгаа гэд зочин аваагүй. Тэгээд өнөөдөр сая өнгөрсөн 7 хоногт өмөө чимээг байгаарэ. Сая өнгөрсөн 7 хоногт мессеж явуулахад чи яагаад ч юм бэ? Одоо сургуулийн багш гэхээр нэг сургуулийн багштай ярмаар санагтаад тэгээд энэ дугаарыг хийх болцсон баггүй юу? Яагаад вэ гэхээр би өөрөө маш сайн боловсролын системд айгүй сайн цагт одоогийн Японоос бол хамаагүй сайхан цагт бага насыг өнгөрүүлсэн гэж боддог. Тэгээ угаасаа намайг бага сургуульд явж байгаа цаг чинь Японы хамгийн гэгээлэг баян тэгээ гэгээлэг гэдэг чинь бас эдийн засагтай шууд холбоотой тийм үү? Тэгээ юу юм бэ? Хүүхдүүд ингэж маргааш бас сайхан амьдрна. Тэгээ өнөөдөр сайхан амьдарч маргааш бүр сайхан амьдрна гэж тийм мөрөөдөлтэй байсан цаг баггүй. Тэгээд тийм тэгсэн тэгээд гэлээ би сургуулийн хүүхдүүдийг бас нийгмид амьдарч байгаа хүний хувьд Монголын нийгэмд амьдарч байгаа хүний хувьд тий Монголын хүүхдүүд бас би бол өөрийгөө хариуцлагатай гэж боддог боловч сургуулийн насны хүүхдтэй харьцах чадвар байхгүй. Тэгээд хүүхдүүдээс айдаг хүүхдүүдээс чи янз бүрийн ааш арамш гардыг шүү дээ тий. Тэгээд сургуулийн багш нараас хүүхд гэж ямар хүмүүс ид юм бэ? Тэг ямар онцлогтой хүмүүс ид юм бэ гэдгийг асууя гэж бодоод байсан. За намайг Нандин цэцэг гэдэг. Тэгээд хүсэлтийг минь хүлээн авсанд баярлалаа. Хүүхдүүд бол мэдээж гэгээлэг ертөнц. Тэгээд багшийн сургуулийг төгсөөд мобисийг төгсөөд тэр олон алдартай доктор профессорудаар тэр арга зүй юмыг үл үг хэлвэл хөдлөөс нь хүртэл сурдаг гэж би хардаг. Тий. Бас өөрийнхөө төгссөн сургуулийн багш нараас бас харж байгаа тий би багийнхаа багшаас ч юм уу. Тий тэгээд боловсролын систем бас ингээд жил ирэх тусам 4 жил тутам Монголд бол өөрчлөгдөд байгаа харагдаад байгаа юм. Дэлхийн ертөнцийн нөгөө талдаа мэдээ анаас ирэхэд дахиад өөрчлөлтсөн, өөр шин технологи гараад ирсэн. Шинэ үеийн хүүхдүүд хүртэл дахиад шинэ генерашн дахиад өөр сэтгхүйн өөр болцсон. Ийм цаг үе байгаа. Багшийн мэргэжийг сонгох болсон шалтгаан нь юу вэ? Шалтгаан нь би яг сэтгүүлч юм уу эсвэл яг тийм нэг тухайлсан мэргэжил бол ер нь бодож байгаагүй. Дунд сургуульд дотор байранд хавар намар сурдаг байхад
багш нар 1-2 цаг ингээд дуудаад нандаа энэ хичээлийг ороодох. Гэхдээ яг ингээд орно шүү. Багш нь одоохон явчаад иргээл явцдаг ч юм уу, яг санамсаргүй байдлаар хичээл орох тохиолдол байсан. Тэгээд би ч юм сургуульдаа сайн сурдаг хүүхдээсэн. Тэгээд яг тэрнийг багш болгосон хүүхдүүдийн өмнө гарах анги зохион байгуулах нэг юм арга зүй алдаж онж байгаад олж исэн болов. Тэгээд би ер нь энэ мэргэжлийг хийж чадах юм байна гэдэг одоо итгэл төрж исэн болов гэж боддог. Тэгээд high school 10 жилдээ яг төгсөх манай сум чинь өөрөө 9 жилдээ. Тэгээд төгсөхдөө аймгийн төв рүү орж ирээд хамгийн том дотор байртай сургуульд орохдоо багш нарны ангид шалгалт өгч тэнцээд ороод тэгээд бас тэр манай анги өдөрцөн багш маш мундаг багш байсан. Тэгээд яг багш хүн ямар байх, нөгөө moral, ёс суртахуун, хүүхдэд харилцах тэр олон юмыг бас зааж ирсэн. Тэгээд энэ мэрэгжилд дурлсан. Тэгээд ер нь бол мөбест орсон да. Анх бол би англи монгол хэлний анги гэж бодож исэн. Тэгээд өдөр курстэй эрэхтэй гол үерсний улмаас 9 сар өнгөрөөж ирээд ганцаараа ирээд тэгээд анги чинь дүүрсэн ингээд тэгээ оноогийн маань хараад ийм өндөр оноотой хүүхдийг алдмааргүй юм гээд би одоо буцаал хөдөө явах юм бахтаа гэж бодсон чинь нэг ингээд ард нь цохолт хийсэн чинь багшийн сургуулийг өвчсөн. Тэгээд 7 хоногийн дараа багангийн багш болох гэж байгаа гэдгийг мэдээд нэг ээж рүүгээ залгаж жаахан ойлаад би одоо багаан багш болох гэдэг юм уу? За болчих. Юу ч гэсэн сурчээ гээд тэгэл болсон да. Тэгээд одоо сургуульд ороод тий Улаанбаатарт багшин дэдэд орсон биз тий. Тэгээд багш мэргэжлэр сурах явц чинь юу болдог үсттэй одоо нөгөө дадлага хийгээд тий сургуульд гардаг. Тэгэхэд хаана үтсэн? Би 3 дугаар курсын дадлага энэ Монгол 3 дугаар сургууль дээр хийжсэн. Тийм үү. Тэгээд яг нэг их сургуулаасаа 10 хэдэн оюутан удирдсан оюутнаа бас тэгэл биднэрт чинь нөгөө одоо тийм проектортэй ингэж хичээл заана гэж баах юм ингээ өгцөн. Тэгэл нөгөө удирдсан багш гэж бас байгаа их сургуулиас томилогдсон. Нөгөө багш руугаа уцтаал багшаа ингээ гисэн чинь энэ болохгүй, энэ гисэн чинь тэгнэ болохгүй штэ гэл ингээл тэгэл сүлд нь багш наваа нандаа бүх юм 100% байна гэж байдгүй штэ гэл. Тэгэхээр би их одоо өндөр шаардлага тавьж гэх юм уу өөртөө тэр ингээд хариуцсан юм даа ш тэр тийм байсан юм шиг байгаа. Тэгээд тийм сүлд ингээд 2 жилийн өмнө их сургуулийнхаа зарим найзуудтайгаа уулзсан чинь нандаа чи өөрсдөхгүйтэй байсан гэд би гайхаад. Тэгээд ямар ч байсан багш мэргэжилтэй хайртай. Тэгээд цагаан толгойн дадлагыг энэ 97 дугаар сургууль дээр хийжсэн. Сансрын түнэлээ. Цагаан толгойн дадлага гэж бас байдаг. 6 настайтай ажиллах. Дөрөв сургуульд 1-р ангийнхантай яаж ажиллах вэ гэдэг. Тустай юм байт юм уу тий? 4-р курстэй хийжсэн. Тийм. Тэгэхээр бидний төгсөлт чинь болохоор бас нэг онцлогтой. 2011 онд багшийн сургуулийг төгссөн төгсөлтийнхэн чинь хамгийн анхны 6 настай хүүхдүүд 1-р ангид орно. Тэгээ тэр хүүхдүүдийн нас сэтгэхгүй биеийн онцлог заах арга зүй нь өөр. Одоо жишээлбэл тоглоомын аргаар заана. Анги тийм нэг юм бүгдээрээ ч юм уус нурууц их байж юм уу байнгын тийм байх хэрэггүй ч гэдэм үү ингээд тийм төгсөлтийнхэн баггүй. Зүг. Одоо тэр нь явж байгаа юу тий? Одоо тэгээд багш олгоноосоо л байх та. Зүг. Багш олгоны туршлага арга барилаас. Ямар ч гэсэн 6 настан бол 8 настан шиг биш. Амархан ядардаг, амархан уйддаг. Дандаа суулгаад авах хэцүү тий. Өөр байдаг. Тий ядаглал одоо нөгөө гарынхан нэг сарван одоо баг банах шиг байдаг. Хөгжөөгөө. Тэгээд ясан дутуу тий. Тий жижиг булчингуудын хөгжил мөн болгч байт юм уу? Хүчээр бариулаад авах юм бол амархан ядарна. Тий ингээд асуудлууд их байдаг. Тэгэхээр байн гар хороо нуруу амраах тасгал хийлгэж явах хэрэгтэй. Тий. Тэгээд хөгжилтэй байдлаар ч юм уу тий. Тийм би бас сандаг байхгүй 6 настайдаа сургуульд орохоос өмнө ерөөс ингээд энэ хорвоогийн учрыг олоогүй дээ хүүхд чинь тэг нөгөө анги хуваарлахад анги хуваарлахын тулд нөгөө шалгалт авдаг 6 настай хүүхдээс тэр чинь онц байх шаардлага байхгүй шүү дээ тий хэр одоо нөгөө юм ойлгодог вэ тэр хүүхдүүдийн төвшин ингээд ангиар тэнцүү хаадаг байхгүй Японд бол тий сайн анги муу анги гэж хийхгүй тулд хуваадаг. Тэгээ хуваахад одоо нөгөө шалгалт хэрэгтэй шүү дээ тий. Тэгээ шалгалт өгч ирсэн. Тэгээ багш ингээд
надад ийм пиавараар хийсэн цэцгийг энэ нэг 6 нэг 10 дотор ингээд тавьчихж байгаа ширээн дээр. Ширээн дээр тавингуудаа энэ хит вэ гэж хитэн ширхэг цэцэг байна вэ гэдээ асуудаг байхгүй юу? Тийм удаа би тэрийг тоолж үзсэн айгу амархан биш үү? Сургуулийн шалгалт тийм ийм амархан байх ёсгүй гэж бодоод харахгүйгээр таах юм байна гэж бодоо. Харахгүйгээр таах гэдээсэн чи багш таах биш ээ энэ одоо тоолох байхгүй юу гэж зааж өгөөд. Ерөөсө тийм хүүхд чинь айгу юм мэдэхгүй шүү дээ. Нэгтгэртэй хэл мэдэхгүй. Тийм одоо өөрийнхөө хэлээр ярьж байгаа шиг мөрдлөө. Үгийн самбахтай өөрийгөө илэрхийлэхэд хэцүү. Тийм хүүхдүүд тий. Тийм хүүхдүүдтэй яаж уулзраа олж болох вэ? Сургууль дээр тэрийг заах уу? За одоо заан штэ. Тэгээ заа хүүхдүүдээ, миний хүүхдүүдээ гэл те одоо багш нар болол тэгээд бүгд айгүй хөөрхөн ингээл бүлтийгэл нүдэн бүлтийгэл чихэн дэлтийгэл ингээл маш анхааралтай сонсдог. Хүндэтгэлтэй. Тэгэхээр чин тэндээс багш яг нөгөө урам зориг авч ингээд ядарч байгаагаа ч мэдэхгүй өдөржингөө л нөгөө хиттэйгээ шугилдаал өмчцэн тэгэл юм заасан төлөвлөгөө юм одоо хэрэгжүүлсэн. Тэгэл өдөр өнгөрчдөг. Тэгээ шүн ахаал хөтөлбөр ахаал дараагийнхаа хичээлийг бэлтэн тэ үзүүлэн таниулах материал бидний үед бол гараар хийхийг айгүйх заадаг гэсэн. Тийм тэгэл нөгөө тоглоомын аргаар ихээр тоо таниулах ихээр шинжэнгүн бамбрууш ажиллал цэцэг ажиллал тэгэл хөдөлгөөнтэй болох гэж байгаа ингээд самбарын урдуур энийг яаж явуулах вэ гэл ард нь стейчгийн гол шиг юм хийчихвч хэдэм мөн гэл хоорондоо яриад ингээд дотор байранд 4 жил амьдэрсэн хамт амьдэрсэн охтууд маань яг л хөдөөнөөс сурахын төлөө ирсэн. Өстө нөгөө сарлаг морь байдаг юм а зараад ирсэн болохоор сурна гээл аруулаа мэрэл өдөрш нөгөө лекцийнхаа хитэн дэвтрийг уншаал ээлжтэл би биенээсээ асуугаад яг манай анги бол үнэхээр одоо сайн төгсчихсэн. Одоо манай найз үуч гэсэн гоолтай сүхбаатар өмнө говь гэлгэл хаасайгүй сайн багш болсон явсан багш нар байгаа тийм. Тэгэд тасралтгүй 10 гаруй жил ажилласан ангийнхаа найзуудыг хараад бол би үнэхээр ингээд биширдэн штэ бүр бахархдаг штэ. Тийм. Би өөрөө бол тгийггүй юм байхгүй. Тий. Их сургуулаа төгсөөд олон улсын байгууллагт 3 жил ажилласан. Тэгээ эргээд нутагтаа 3 жил ажиллаад тэгээ сүүлийн 4 жил их сургуулийн төвд ажиллаад одоо нэг хувийн сургуульд ажиллаж байгаа. Баян хонгор их тий. Баян хонгорын гэтээ Баян хонгорт 3 жил ажиллахдаа хөдөөний боловсрол Улаанбаатарын боловсрол тий. Ялгаа нь юу гэдэг вэ? За хөдөө нэг бодлын аслагдсан ингээд юм шиг боловч бас нөгөө талдаа маш гоё тайван орчинд тэгээд хэрвээ нөгөө удирдлагын зөв сайн зохион байгуулж чадах юм бол анги танхимд байж ивэл багш нар чинь аль болох тавтлага юм сэргийн санах юм хийчих юмсан гэсэн хүсэл зорилготой хүмүүс байж байгаа. Тийм тэгэхээр тэр нь бол маш том давуу тал юм болов гэж бодож байгаа. За ялангуяа сая миний найдаж байгаа юм бол ковидын үеэр онлайн сургалт гэдэг юмыг туршаад үзсэн баг. Аль төвшөндөө. Тэгэхээр зааж байгаа арга барил нь хүртэл дахиад өөрчлөгдсөн, дэвшиж, шинжлэгдсэн болов уу гэж найдаж байгаа. Зүг. Хүүхдүүдийн зүгээс ямар гэдэг вэ? Хотын хүүхд, хотын орон нутгийн хүүхдийн ялгаа яг энэ сүүлийн жил бол би яг өглөө автобусанд төгж ирж сургууль дээр очих, оройд хараад тэр автобус сигнал юмыг сонсоод явах. Бараг энэ хоорондоо ажил дээр очихдаа аль хизээний баг ингээд ядарсан очиж байгаа. Тэг өдөржингөө хүүхдийн шууганд очиад буцаад явж байхад автобусанд явж байгаа чанга хөгжим хүртэл айгүй тэртэй санагдаал. Ч юм уу тэгэхээр хотын хүүхдүүд илүү их нэг юм дуучин мэний бохирдол ч юм уу эргэн тойрны стресс айгүй ихтэй байна уу гэж бодож. Тэгээд одоо суралцах. Гэхдээ яг сургуулийнхаа орчинд бол бас багш нарынхаа одоо арга туршлага дээр үндэслээд янз бүр л байгаа хэл та. Тий. Тэгэхээр хүүхдүүдийн зүгээс бас багшийг бас суглаа шиг те азаараа сайн багштай. Азгүй бол тэгээд те одоо
юу юм биш үү бас сэтгэлтэй багш, сэтгэлгүй багш гэдэг чинь бас шал өөр байдсан болоо гэж бодохдод юм. Харьцангуй ихтэй багшин мэргэжтэй хүмүүс чинь багшин цалин чинь Монголд бол ялангуяа Японд ч гэсэн ялгаагүй бага. Ажлын цаг маш их тийм үү? Тийм шүү дээ. Тэгэхээр харьцангуй сэтгэлтэй байж иж тэр ажлыг сонгож байгаа ах гэж бодоод байгаа. Тийм шүү дээ. Тийм. Одоо өглөө ажилдаа очиход чинь янз бүрийн нөхцөл байдлаас ирсэн өөр сэтгхүйтэй хүүхдүүд 30 эд хүүхдүүд тийм ингээд ирнэ. Өдрөө нь хараад л ойлголцсон. Тэгэл сэтгэл зүрхээрээ холбогдтол тэр хичээл өрнөн. Ялангуяа 4 5 дахь ангиас эхлээд бол нөгөө эсрэг хүстэн дурлах, сонирхох, шохорхох юмнууд эхэлсэн байдаг. Багш тэрийг маш сайн анзаарч идэг. Багшд бол тодорхой харагдж идэг те. Тэгэл за энд оролцож нүдэн гэлцаад байна. Шинэ хичээл заач. Хажууд нь суулгаж байгаа шинэ хичээл заачих уу ч гэж бодогдох шиг те. Энэ маань одоо дүүн уйлаа тонсон юм уу? Гэрт нь аав ээж нь архицсан юм уу? Нүдэн чичтэй нэг хойно чимээгүй газар суулгаад дог хийлгчих юмсан ч юм уу. Тэг хичээлийн төгсгөлд ч гэсэн за хэм маань ерөөсөө дуурсангүй би энэ өвдсөн болоо дараагийн хичээл дээр нэг ажиглая даа ч юм уу ингээд өстө нөгөө номын номоос гадна хүний номыг хүртэл ингээд зааж идэг болохоор нэг хайр өрнжидэг болохоор нөгөө санхүүгийн асуудал цалин бол тэгэл өстө нэг би бол сумд ажиллаж байхдаа яалтчгүй л дараагийн цалин буухаас өмнө дэлгүрт будаа гурилны үр тавьсан л байдаг. Тэгэл яг нэг охтон шигтэй гүгэл гэсэн нөгөө өрөөдөө тараал тэгэл нөгөө худалдагч нар нь хүртэл ойлгож идэг тий. За хичээ одоо гяс өгчий тэгээ яараа тань явъя гэл ингээл ерөөсөө. Тэгэл гэртээ очиод ахаа шүнжэнгөө хичээлээ бэлддэг ч юм уу. Ахаад 16 онд намайг орсон чинь захим журнал гээд давхар хөтөлтэй болсон. Тэгээ би яг өндөө бол ямар байр суурьтай багш вэ гэхээр хүүхнийхээ хувьд цаастай ажиллахыг бүр үнэн голоосоо үзий яддаг. Гэхдээ би цаастай ажиллах юм уу хүүхдтэй ажиллах юм уу аль нэг ингээ заагаад өгчих гээд бүр ингээ орилмоор санагдаад идэг байхгүй. 4 жил ном уншаад юм сурчлаа штэ. Тэгээд тэр нь ингээд сайт майтан дээрээ бэлэн байж идэггүй юм бах та гэж хүртэл ингээд бодогдож байгаа байхгүй. Тэгэхээр хангичин хүүхдүүд нөгөө ядчил 3 төвшөнд хуваагдаж байгаа штэ. Тэгэл тэрэндээ зориулсан материал бэлдмээр байхад чинь заавал curriculum хөтөлбөр гэл юмнууд батлуулах юмнууд тэгээд нөгөө цаас нь хураагдаад байдаг. Сургуульд хэрэг болдго юм уугүй юу те. Тийм тэр юмнууд бол бас жоохон ачаал нэмдэг. Тийм багш нарт ачаал нэмдэг. Тэгээд нөгөө систем гацчдаг. Тэгээд тэтгэврийн насны багш нар маань хийж чадахгүй болохоор залуучуудаасаа гуйдаг. Тэгэнгүүт нөгөөдхий чинь шүн нөгөө систем ихэнх багш нар маань амарч явах хооронд нөгөө систем нь сайн ажилладаг байна. Тэгээд шүн сууж нөгөөд 2-оос хойш ч юм уу. Тий яг тэр нь ингээ 2-оос хойш гацхгүй ажилладаг. Эсвэл өглөө 5 цаг тусаа 5-аас 7-гийн хооронд яг гацхгүй ажилладаг. Тэнгүү чи баг 6 5:30 мөч гээл гяс 6:30 хүртэл ч юм уу хийчихэл тэгэл 7 гээл гол руу яваал усаа авчирчаад хичээлээс өмнө бүх юм бэлддэг ч юм уу. Тийм. Тэгээ 3 жил ажиллаад тэгсэн. Тийм хүүхдтэй ажиллах хөөрхөн. Тэгээд миний яг нэг мөрөөдлөөсөн. 1-5 дугаар хүртэл нэг анги аваад үзчих юмсан. Бодож ирсэн. Гэхдээ яг анх ажиллахдаа 5 дугаар анги аваад төгсгсөн. Тэгээд нэг 2 дугаар ангид анх анги аваад сурсан. Тэгээд сүлд нь хот руу ирсний дараа хүүхдүүд чи орой болохоо дараа суцтаал. Багшаа та хизээ ирэх юм бэ гэж уйлаал. Би чинь дагаж уйлаал ингээл. Тийм тэгэл хүүхдүүд тасчдаг. Тийм. Зүг. Хөрх юм тийм. Одоо өөрөө тэр хөдөө байхдаа бол ээж болоогүй. Ээж болсон. Ээж болсон. Болсон байсан юм. Тэг хүүхдүүдийг дагуулч хөдөө яв. Тийм. Хөдөө яг төрчөөд тэгээд очиод нэг юу зааж байгаа. 15 оны 10 сард төрөөд тэгээд яг 16 оны 9 сард нь анги тааж байсан. Зүг. Тэгээ хөөжлөлтөд оронтой байхгүй гэдгсэн. Тэгэхээр манайх чинь гоё дээшээ нэг яваад юутай байдаг байхгүй юу? Жимс түүж хад мад түүж иддэг газартаа тэгээ ах нартайгаа моциклоор тэгээ явцсанс. Тэгээ ирсэн чинь оронтой гарцсан гинэ. Одоо яв гэсэн чинь. Тийм. Эсвэл нөгөө тарцан шиг болчиход ирсэн байгаа шүү дээ нөгөө. Тэгэл шууд ороод хичээл цаахаалаа. Тэгэл хэлсэн.
Зүг. Одоо очсон байсан биз дээ тий. Тийм нутагтаа очсон. Гэртээ бачсан. Тэгэл одоо ажиллалт бол орондоо. Одоо одоо хоёр хүүхдийн хамт хотод байгаа зү. Агуу жоохон зайтай. Сүүлийн хэдэн жил нутагтаа байсан. Тэгээд одоо бол нэг ойрхон яг дөнгөж хөдөөнөөс ирсэн хүүхдүүд хотод тасахгүй юм бэл. Аюултай санагдсан. Одоо юмнаас болгоомжилж сэрэмжлэхээ мэдэхгүй. Тийм үү? Тийм. Яг хөдөө чи манай хүүхдүүд чи яг нөгөө нэг адуу мал шиг л баг хашаан дотроо гараад орилжгүй гэл ингэж байгаа шүү дээ. Тэгээ хотод тэрийг хүсэж байгаа байхгүй. Яг унтах чи ээжээ ганц гарч ил та гэл ингээл. Тэгэл энэ байшин бити тоглол бити хөдөл гэл эртөө хүүхдүүд чинь хөдөлгөөнтэй. Тэгээ хориод ахаар чинь бүр ингээл. Байж чадахгүй. Тэгээд одоо нэг ойрхон дүүрэгт. Зүг. Тэгээд сайн сургуульд сайн багш нартай. Хичээл байж энэ. За багш хүн ээж болохоор яадаг вэ? Хүүхдийн боловсрол хүүхдийн хичээлд одоо тий юу юм бэ? Нэг салбарын үзүүлж байгаа үйлчлэгийг нь харах юм биш үү тий? Ямар санагддаг вэ? Миний хувьд бол нөгөө загасчны морь усгүй гэдэг шиг. Өтөржингөө хүүхдийн шууганаас яг үнд амар ядарч чадчихдаг. Тэгэл цаашаа байгаа ч дугаа байгаа ч гэх. Ном уншаад өгч ихээр бүр ингээд нүдэ нэмэрг байгаа юм чи баг ингээд бүр ингээд амар ядарсан. Тэгэл ер нь яг тийм нэг ууртай л гэртээ ирдэ штэ хөвгц. Ядарсан. Тэгээд манай ээж хүртэл хэлдэг юм. Өстө найгу болчиход ирдэг гэлээ. Тийм тэгээд одоо бол яг ингээд ойр байх хэрэгтэй, ойлгохыг хичээх хэрэгтэй гэл. Хичээж байгаа ч гэсэн яг хангалттай биш. Тийм. Адилхан өдөржингөө хүүхдийн шуугинд ажиллаж байгаа гэдэг утгаараа багш нар дээр нь бол би ямар нэгэн одоо коммент сэтгэл өгөхийг бол хүсдэггүй. Хүн болгоны сурах арга барил өөр. Хүүхэд болгоны бас сурах арга барил өөр. Багш болгоны заах арга барил өөр учраас тэгэл одоо хоорондоо арга барилын тохироод амжилтанд хүрвэл окей. Миний хүүхд заав шилдэг байх албагүй. Тэгэл хүн байх ёсыг сураад дундуур хүн байсан ч хамаагүй л гэж боддог шүү дээ. Тэгээ ангийн хүүхдийг бол харж чадахгүй тэгээ өөрийнхөө хүүхдийг яадаг вэ? Би намар нэг 7 хоног нэг хувийн сургуульд ажиллахдаа хүүхдээ авч үзье. Ингээд би л хувьдаа их өөрөх юм бэл. Миний хүүхд жоохон өмнөлөхөр зэрэг хүүхд рүүгээ уралчаад чи болиочтэй гэд ингэчээд тэгээд нөгөө бусад хүүхдүүдийг болохоор али болоорой ч юм уу ингэдэг. Тэгээд ер нь бол за ер нь дэмий юм бэ гэж. Тийм. Японд яадаг штэ. Аав ээжийн заадаг ангитай хүүхдийг уралдгүй. Тэр одоо нөгөө илүү харж үзсэн ч хэцүү дээ, дутуу харж үзсэн ч хэцүү байхгүй дээ хүүхд бол тэгдэм билээ. Тэр надад бол дэмий санагдсан. Одоо ээж нь болохоор ээж нь мэдээж илүү болов багш байж чадахгүй болдөө шүү дээ хүүхдтэй. За хоёулаа сайн одоо яриа хэлхээс өмнө ингээд бичлэг хийхээс өмнө ярьжсэн да Монголд бол уран зохиолын хичээл орохгүй байгаамаа гэдэг тийм ээ. Би ч өөрөө хувьдаа бас уран зохиол маш их дуртай. Уран зохиол намайг бүтээсэн гэж бодож байгаа. Ялангуяа хүүхдтэй байхдаа тийм 10 нас ер нь Японд бол 11 12 хүрэхээр одоо бүх ханзын ерөнхийдөө уншиж чаддаг болчоо. Тийм тэгэхээр том хүмүүсийн нэг ном бас уншиж чадна гэсэн. Тийм удаа хайр дурлалын одоо уран зохиол Анна Каренина энэ төр гэдэг уншин штэ. Тэгэхэд юу гэх одоо миний нүдийг нээж өгсөн. Тэр чинь багш нарын заах юм биш. Бараг л одоо нөгөө санаа зовж хүмүүсээс нуугдаж уншиж байгаа төрлийн юм бас байгаа шүү дээ тий. Тэр уран зохиол уншсан туршлага болохоор үнэхээр өөрийнхөө миний одоо юу гэх амьдралыг бүтээсэн хэсэг суур босон гэж бодож байгаа. Тэгэхээр
хоёлаа нөгөө маш харамсалтай энэ уран зохиол заахгүй наа гэж ярьжсэн да тий. Тэр нь ерөөсөө үнэхээр ингээд хичээлд орохгүй байгаа. Агуулгад нь шингээсэн гэж байгаа ч гэсэн нөгөө нийлүүлсэн байхгүй. Монгол хэл үндэсний бичиг уран зохиол гэдэг. Тэгэнгүүт уран зохиолын заах цаг байхгүй. Нөгөө монгол хэлний дүрм өрөмч нь хичнээн их билээ дээ. Тэгэнгүүт хай скул ахлах сургуульд орох болгондоо нөгөө эсэлтийн ерхий шалгалт хийж фокуслаад тэгээд нөгөө уран зохиолыг унших юм маш хомс баг болчихж байгаа. Тэгэнгүүт хүүхдүүдийн уншиж ойлгох чадвар, зохиолтой ажиллах чадвар гэдэг бол бүр байхгүй. Тэгээд жирийн зохиолуудыг ч гэсэн одоо жишээлбэл миний үед уншиж ирсэн өрмөгөө өөр юу гэдгийг ингээд тонглог тамир юмнуудыг ерөөсөө мэдгүй хүүхдүүд их сургуульд орж ирж байгаа. Би өөр их сургуульд монгол хэлний хичээл орж исэн болохоор мэдээд байгаа. Тэгээд харамсаад байгаа. Энийгээд дагаад хүүхдүүдийн өөрийгөө илэрхийлэх чадвар наадцах юм. Эсвэл зохиолыг уншаад ойлгох ч юм уу. Найруулга зүй, одоо зөв бичих дүрмийн алдаа энэ маш сул багтаа. Энэ өөрөө ерөөсөө зохиол мэдгүй байгаа нь уран зохиол гэдэг ойлголт байхгүй. Зүг. Одоо хичээлтэй аль болохоор хүүхдүүд уран зохиолын тухай зааж өгөхийг хичээдэг үү? Одоо би бол нөгөө хувийн сургуулийн 1-5 дугаар ангийн гадаад монгол хэлний анги гэж явдаг. Цэвэр гадаад хүүхдүүд эсвэл аав нэмээ ээж нь гадаад хүн эсвэл гадаадад монгол хүүхд мөртлөө гадаадад төрөөд өссөн. Огт монгол хэлгүй тийм хүүхдүүд зааж байгаа. Тэгэхээр зэрэг тэр хүүхдүүдэд монголоор өөрийгөө танилцуулах, хүнтэй ойлголцох, хүний яриа сонсох, байгаа төвшингээс нь ахиулах тийм л юм хийж байгаа гэсэн. Зүг. Тэрнээс татвар гэж явах хүүхдүүд. Юу гэхдээ хүүхдүүд уран зохиол уншаасаа гэж бодож шүү дээ. Тэгвэл үнэхээр хүсэж байгаа. Тийм. Ингээд одоо жишээлбэл бусад орнууд чинь жишээлбэл Америк ч юм уу ер нь бүхэл орнууд заавал унших зохиол гэдэг байгаа шүү дээ. Тийм. Унших 100 зохиолч гэдэг юм уу? 50 зохиолч гэдэг юм энэ жагсаалт гэдэг. Тийм. Гэтэл манай хүүхдүүд чинь наа захын юмгүй л төгсөж чинь шүү дээ. Тэгэл энэ бол үнэхээр харамсаж байгаа. Наад зах юм байхгүй тий. Тэр зохиолын хин шиг гэхэд ингээд юу ч толгойд орж ирэх юм тий. бас одоо нийтийн бас ойлголт нь шүү дээ. Нийтийн доод ингээ боловсруулж байна шүү дээ тий. Тэр байх ёстой. Тий, яг тийм. Тэгээд жишээлбэл 10 жилийн хүүхдүүд сумаас 10 жилд ороод гэрээ санаал борцог бодоод би ч гэсэн яг л тийм байсан. Тэгэл яг тэр үед чинь тэр зохиол уншина гэдэг чинь тэр орчинд очиж дурлаж, хайрлаж, үзий ядаж тий хэцүү санагдаж яг тэр дунд нэг хэсэг ч гэсэн байна гэдэг өөрөө айгүй гоё мэдрэмж. Тэгээд эргээ зохиол дурладаг. Тэгээд одоо бол нөгөө уцаа авахал гэж шилдэг. Энэ дэлгэцийн хамаарал юмнууд байгаа тий. Энэ ч гэсэн нөгөө талаа нөлөөлж л байгаа бах. Гэхдээ бас нэг миний хүсдэг юм бол манай монгол номнууд татаж аваад унших тэр боломжууд нь бас илүү гоё нэгдэсэй гэж хүсдэг. Оюутнуудад зааж яхад багш энэ номыг чинь сонсч ил доо гэдэг. Тэгэнгүүт M+ ч юм уу зарим нэг платформ дээр эхний хэсэг нь байж байгаа. Тэгээд орчин үеийн хүүхдүүдэд сурах арга байрлал одоо юм хүлээж авах нь өөр ах л да. Би ч юм бол нөгөө цаасаар уншиж тэрнээсээ ойлгож ингэдэг хүн учраас ингээд дэлгэцээр уншаад ингэхээр жоохон наалтцгүй ч байгаа юм шиг санагдаад тий. Тэгээд энэ хүүхдүүд чинь сонсоод явж гин тэгээд болохгүй ч юм байхгүй л дээ. Тэрийг ойлгож ил мэдэрч хүлээж авч л байл тий. Зүг. Манай монгол номнууд бас гоё PDF файлаар ч юм уу татаад авах боломжууд нь хайнгууд л гараад ирдэг болоосаа гэж маш их хүсэж байгаа. Тий. Заавал номын дэлгүүр яваад аваад гэхээр төвхтэй тий. Гэтэ би бол номонд бол хүүхд гэсэн тий мөнгө төлж худалдаж авах ойлголттой байгаасаа гэж тий татахтай ч гэсэн тий. Тий. Одоо нөгөө тий уран зохиол ялангуяа уран зохиол гэдэг чинь ерөөсөө мөнгө хийдэггүй салбар аахгүй юу? Гэлээ одоо тэрийг хэвлээд тий урьдчуулагч мөнгө төлөөд ингээд ном болтол өчнөө төгрөг болдог үлээ тий. Айгу сонины тийм нэг юу гэдэг штэ. Зуршил одоо юу гэх юм бэ? Ном гаргангуудаа зохиолч нь
таньдаг хүнийг ураад нөгөө нээлт хийн гутаа ном тараачдаг ч юм уу те. Бэлгэнд өгчдөг ч юм уу те. Тэгээ салбарыг бол одоо айгу хэцүү байдалд оруулж байгаа. Тэгээ бас нөгөө ном мөнгө төлж авдаггүй хүмүүс бол Тийм шүү. тийм мөнгө төлж аваарай гэж захимаар юм. Би одоо ном хийдэг манай офис чинь Атомоны хажууд идэх тийм. Атомо энтер ном одоо нөгөө мөн судар энтер үйл ажиллагаа харж хаад үнэхээр юм. Яаж одоо энэ ашиг хийхгүй салбарыг тэг ингэж авч байгаа юм болоо гэд үнэхээр юм баярлах талархах сэтгэл төрдөг байхгүй юу? Тийм шүү. Яг үнэ 3 ая кофе нэл мөнгө байгаа шүү дээ. Эсрэл тий. Тийм. Тий. Тийм. Тийм байт юм аа. Тэгээд за багшийн амьдрал маш сонирхолтой юм байна. Цалингаас илүү бас үгүй нэрээ бодсон чинь тийм байгаа шүү дээ. Одоо цалин мөнгө бодсон бол хизээч одоо багшийн мэргэжийг бол Япон ч гэсэн ялгаагүй Монгол ч гэсэн ингэ сонгочхооргүй тийм бага цалинтай ажлын цаг маш их удаан тийм үү урт. Тэгээд яаж тийм мэдээж энэ мэргэжтэй дурлаад ингээд ажил хийж байгаа сонгосон бол мэдчихэж байгаа байхгүй юу. Гэтэ өөрийнхөө хөгжлийг бодсон ч гэсэн тий цаашдын Монгол улсын боловсролын хөгжлийг бодсон ч гэсэн одоо энэ цалин хөлс бол асуудал байгаа тий. Тийм шүү дээ. Тийм хөрөхгүй шүү дээ. Тэгэл бидний хоол өрсөлдөж байгаа юм чинь яаж цалингаа амьдралдаа хүргэх вэ гэдэг юм байна. Тэгэл би бол фэйсбુક дээр дандаа л өчтдөг. Ерөөсө хүрхгүй байна. Хүсэж байгаа юм битгий хэрэгцээндээ ч хүрхгүй байна гэл тий. Бичдэг. Тэгээд багш нарын баярт би ер нь жоохон дургу. Тэмдэглэх бас үнэхээр дургу. Тэгээд цалин нэмэгдчихвэл баярлалыг хэлчих юм уу. Тэгэж энэ өчтдөг. Тэгээд мэргэжлээ одоо голоод байгаа юм бол биш шүү дээ. Энд чинь үнэхээр л яг энэ чинь мэргэжлэлтэй дуртай дургугийн асуудал биш тий. Биш байхгүй юм чинь миний талхтай байх үгүй асуудал тий. Хідэн хэл будаа авч чадах үгүй асуудал болчиход байгаа байхгүй. Тийм болохоор чинь яаж тэрийг хүрэх вэ гэл яг нөгөө цалин буух үедээ давцаал за аль дэлгүрт ямар өртөө илээ гэл тий. Ингээд төв газрын багш нар бол нөгөө зээлийн аппликейшн ч байт юм уу тэднэр лугаа тооцоол ингээл гол бид нэр өрсөлдөж байгаа юм бол яаж энийг хэдэнд хүргөө хүрэх вэ л гэж өрсөлдөж болж байгаа шүү дээ. Өртөг орлого хоёр нь ингээд тий ингэчээдэг. Тэгээд мэдээж тийм болоод тий бас нөгөө дээр үеэс бас нөгөө багш нарт одоо тал захсах зорилгоор ч юм уу эсвэл одоо тэгэх ёстой гэсэн юугаар ч юм уу одоо багш нарт мөнгө болон бэлэг өгдөг тийм ёс гэх юм одоо юу байгаа шүү дээ. Соёл байгаа шүү дээ Монголд бол. Тэр мэдээж одоо цалин багтай бол мэдээж ингэж бий болно шүү дээ гэж бодод. Энэ одоо миний бодлоор бол монголчууд нэг багш эмч гэдэг хүмүүсийг хүндэлдэг болохоор бас тэгдэг байх. Тэгээд нэг одоо тэрний ээж нь тэрний аав нь тийм гоё цэцэг өглөө ч юм уу тэгээд тахлаа гээл одоо хүүхдэд нь онцгойлоод заагаад авах боломж юусэн байхгүй шүү дээ. Бүх хүүхдүүд яг нүдмэлтэйг харж байгаа учраас нийт дунд нь л яг юма зааж байгаа багш хүмүүсийн урд гарах хүүхдүүдийнхээ өмнө гараад тий нөгөө хахуул авлаа ч юм уу авилгагүй орчин гэдэг бичгийг ингээд сургуулийн орчинд хаяа би улсын сургууль руу ингээд ороод харахаараа би инээд хүрээд идэв шүү дээ. Чаавас тийм хэдэн багш нар ямар юмныхаа авилгыг авах вэ энэ хэдэн хүүхдүүдээс тархиар нь гатгачаа сууж байгаа шүү дээ гэл ботогдоод идгийг. Тэгээд жишээлбэл өвөл би ингээд нөгөө хотын орхинд үүргийн имлэг рүү өөрөө бас ингээд уцаргатгцсан ядарсандаа болоод очиод барайн одоо ардын имчилгээний барайнд орж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө барайны сувлагч нар ярьж байгаа. Нэг хоёр багш нэг нь ингээд тархиар нь гатгах зүгээр болохгүй 3 хоног нойргүй бай. Ярьж байгаа. Тэгсэн нөгөөх нь ингээд ядраад амар нүүр нь морицсан байна. Тэгээд нөгөөтгөөсөө хичээд масктай уйлаад авах юмаа гэдэг. Тэгээд
одоо эн чинь л багш нарын яг жинхэнэ амьдрал байхгүй. Тэгээд миний яг хамгийн хүсдэг юм бас амралтын хугацаанд янз бүрийн семинар гэж битгий ингээд дуудаасай. Үнэмшлэгээ дутуу хэлгээ явчихж байгаа байхгүй намайг сонсч идэл. Тийм. Тэгээд айгу харамсалтай эргээд хизээ нөгөө хүний нүр нэргээ мөрөөчих юм бол гээд тий. Тийм. Тэгэхээр чин яг амралтын хугацаанд бол цэвэрлэл амраамаар байгаа багш нараа. Зөв. Семинар тэгж дуутахгүйгээр юм байгаа бол зүгээр файлаар шидчих хэлдэ тий. Тэгээ цаагаа уучаа гэртээ тухтаа эсвэл харчих штэ. Зөв. За би чи одоо нөгөө одоо гадаад хүн болохоор Монголын төрийн системийн тухай ч гэдэм улс төрийн тухай ч гэдэм ярих ирэхгүй л те. Ер нь ярьж болохгүй юмч байдгийг юм шиг үлээ одоо нөгөө тий одоо жишээ багш нараа одоо цалингаа нэмүүлж ийж гэдэм үү те. Багш нарын цалин нэмээч гэж би одоо өмнөөс нь явж хүчиж чадахгүй юм чинь. Ихтэй бас те бас хараад ийм байгаа байхгүй юу? Одоо энэ стресс хаанаас ирж байна гэхээр систем биш үү? Систем гэдэг чинь төр засгийн асуудал байхгүй юу? Тийм байгааз тэр стрессийг одоо багш эсвэл одоо нөгөө багшийн эргийн тойрны гэр бүлч гэдэм үү те сурж байгаа хүүхдүүд амсаж болохгүй байхгүй юу? Хохирогч болж болохгүй. Тийм. Тэгээ заримдаа нөгөө зарим багш нар нэг гэдэг хүүхдийг цогсон ч гэдэм үү те жоохон харигсан гаргахад цалин байгаа юм чи ивэ гэдэг. Тэр бол биш те. Одоо нөгөө асуудал бол систем дээр байгаа гэдгийг тодорхой мэдчих хэрэгтэй юм болов. Жишээлбэл сая өнгөрсөн 7 хоногт чинь гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт гээд авсан байна л да. Тэгээд энэ icon цагийн мен дээр тэр боловсролын үнэлгээний төвийн одоо үнэлгээний төв гэж үт юм тий. Багш нар бид нар ч одоо өчнөө олон газар ир шалгадаг шүү дээ. Хавар болохоор л боловсролын яам, багшийн мэргэжил дэвшлэх институт үнэлгээний төв, аудитын газар, мэргэжлийн хяналт гэлмэл хагас амралтын өдөр болгоно гэдэг. Дуудагдаад байдаг. Тэгээд цалин байхгүй. Тийм шүү дээ. Манай Оюукагийн комедиан юу байдгийг багш тий. Багш хийдэг тэгээд бид нартай хамт комеди хийдэг охин байдаг байхгүй юу? Тэр нь шалгалт өгөхөд тийсэн нэрээ сайхан. Тийм. Би ямар санда хөдөө багшилж байхдаа би ч амралтын өдөр хөдөө өссөн. Яг хөдөөний л өвөө өдөр өссөн хүмүүс болохоор бас надад чи хөдөөний амьдрал гэж байна шүү дээ. Сумын өдөр нэг багш байна. Хөдөө гараад би чинь малчин, хөдөө гараад сайлчин, тийм хүн тэнгүүд аргалаа төмөр энэ хавар. Тэгээ аргалаа түгөө явж байхдаа нэг сайхан шовны жиргээ сонсоод тайвширч байгаа шүү дээ. Тарих амарч байгаа байхгүй юу? Байгаль мэдрээд. Тэнгүүд тех боломж байхгүй. Ингээд амралтын өдөр болгон бараг ирээд байдаг. Тэнгүүд би үлсдэм үү яа тэ хаварлах хавлаар араасаа ирчихин төвхтэй юм бэ гэл. Тэгээд шалгалаа гэд нэг одоо твшээд исэн юм байхгүй шүү дээ. Бид нэр санал бодлоо хэллээ гэж цааш нь дамжуулдаг ч юм уу ч юм. Би бүр сүултээ бухимдаад нэг юм уу 2 удаа их тэр хэлчихсэн. Би та нарын наадах чивийг сургуультаа сонссон шүү дээ. Энэ цаан чин дэлхийн ертөнц 2030 оны иргэн яаж бүтээх үгээ ярьж байна. Наад нэг 70-80 оны орчуулгын энэ юм чи одоо сонсмооргүй байна. Гэт ямар н хөдөө ямар н цасан шуурх гадаа ингээд. Тэгэхээр өнгөрсөн 7 хоног бас нөгөө гүйцэтгэлийн үнэлгээгээд өгж ийн сурагч багшигаа үнэлж байгаа шиг байна. За би бол ээж хүний хувьд одоо ярмаар байна. Тэгэхээр хүүхдийнхаа багшийг үнэлж ийн тий. Тэгэнгүүт хүүхдийг бас хүүхэд бас багшигаа үнэлээд байгаа шүү. Тэгээд сургуулийн үнэлж ийн. Тэгэнгүүт тэр нэг асуултууд агуулгын ялгаа алга. Тэгээд цаашаа мэдгүйгээ дарахаар хаагдчихж байгаа юм алга мэдж байгаа юм шиг дарахаар яг л нөгөө ингээд дэд гарчиггүй асуултууд нараасаа хөвөрчж чинь тэгээд тэрийг харааг болохоор нэг тимээгийн баахан асуулт гараад ирэх юм биш үү тийм тийм тэгээд одоо ямар мундаг баг нь тэрийг одоо ингэж зохион байгуулсан бол тий боловсролын энэ систем энэ одоо агуулга нөхцөл байдал бодит байдлаа хэр мэддэг ойр хүмүүс бас
хийсэн бол доо гэд нэлээ бухимдах юм шиг. Багш нараа бухимдалтай бай, ятарсан байна тийм үү? Ялангуяа хавар байна тийм үү? Тий яг үнэ. Зүг. Хангалттай стресстэй жилийн стрессээ яайдаа гэлээ одоо хүүхдүүд мань төгслөөдөө гэж ятл яг ингээд нийтээр нь л та сандрагч байна шүү дээ. Тэгээд энэ бол болж байгаа юм болоо одоо ажлын байран дээрээ гоё тайван хүүхдүүдтэйгээ ингээд ажиллах юмсан. Багш нар маань би бол энэ шалгалтанд ороогүй. Тэгээд хэлхийг хүсэж байгаа олон багш нар байгаа авах гэж дотроо маш их бодож байгаа. Нэгдүгээр ангийн хүүхэд шалгалт өгнө гэдэг чи одоо юу гэсэн үг юм бэ? Би ойлгохгүй байхгүй. Тэгээд цаанаасаа сонгогдсон гэдээ дуудаж байгаа юм. Тэгээд зүгээр сонгогдсон хүүхд шалгалт өгөх юм уу тий? Тэнгүүд чи баг травматай боллоо штэ. Миний хүүхэд бол одоо баг тэгээ зүгээр л ангид нь ороод гоё пророгийн хувцс юм уу тэдний найзуудынхын хувцсыг өмсчүүд миний бодлоор бол тэгээ тоглонгоо гоё асууж болохгүй юм уу? Чамд сургууль дээр ирэхэд баяр хөөртэй болгодог юм юу гэдгийг хэцүү юм юу гэдгийг тэд нар маш хөөрхөн юм ярина. Бараг шийдлийн асуусан ч гэсэн хүүхдийн нүдээр бид нар бодоод олохгүй юмыг тэд нар маш мэрэгэн санаа хэлнэ. Энэ боломжтой. Тэгэхээр тэгээд ингээд асууж болтгүй юм болов тий. Тэгээд гүйцэтгэлийн үнэлгээ бол орон даяар сандарсан. Бүгд мэдж байгаа. Эцэг эхчүүд ч гэсэн дага сандарсан тий. Тэгээд хүүхдүүдээсээ гуйж байгаа багш нар ч байгаа, ууралж байгаа багш нар ч байгаа шүү дээ. Цай өгөөрэй тий. Аргаа барьж байгаа байхгүй. Энд чинь талхтай байх уугүй юу? Бүтэн талхтай байх уу, тал талхтай байх уугүй юу? Тэгээ цалинтай нэрж байгаа асуудал ч байгаа. Тийм юм болчихж байгаа шүү дээ. Цалингийн ритм тогтооно гэж уншиж байгаа шүү дээ би. Тий. Тэгэхээр энэ дээр бол би маш их одоо эсрэг байр суурьтай гэх юм уу баг тийм байгаа. Тийм бид нар өөрсдөө юу заасан буцаагаад шалгалт авсан анализ хүнлэгийг хийгээд энэ бүхэл агуулгын ийм төрлийн дасгалын чадаагүй штэ гэд дахиад тавтах юм аа ч гэсэн харж идэг штэ багш нар. Тийм болохоор нэг жоохон арай өөрчлөмөр санагдаад байна. Тийм. Чи Монголын ирээдүйд шууд холбоотой болохоор хүн бодолцох хэрэгтэй яах гэж байна. Дүнгийн төлөө сурдаг дүн авдаг л бахан хүүхдүүд болчвол яах вэ? Тэгээ зүг. Тэ жахан ингээд юу кий сургуулийн дотоод одоо сургуулийн системээс ингээд жахан гараад ирэхэд Монголын хүүхдүүд одоо нэгдүгээр ангидаа орж байгаа хүүхдүүд тийм үү? Ер нь 20 жилийн дараа ямар хүмүүс болж байгаа юм бол одоо дараагийн генерашн гараад ирж байгаа шүү дээ. Ямар хүмүүс болох болов? Яста сонирхолтой асуулт. Бид чинь 6 настай, 8 настай орол ус ахтартаа наажсэн шүү дээ. Одоо чинь 6 настай цүнхээ даахгүй шүү хүүхдүүд орж ирж байгаа шүү дээ. Одоо жишээ Японд болохоор одоо хүүхдийн тоо маш багасж байгаа. Сургуулийн анги араас одоо цөөхөн болж байгаа. Тий. Тэгэхээр одоо Монголд бол харьцангуй ингээд хүн ам бол өсч явж байгаа шүү дээ. Бас тийм одоо хүч гэх юм одоо нийтийн хөгжиж байгаа орны бас хүч байгаа шүү дээ. Хүүхдүүд ямар ирээдүйг сонгож явах болов? Чи та боловсролын одоо юу гэх юм нэг харьцаад үзэхээр нэг боловсролын төвшөнд хэм байна да гэдэг нь тав үгнээсээ танигдна гэдэг шиг л байдаг шүү дээ. Гэхдээ жоохон муухайгаар хэлэхэд бол нэг 4 хүүхэдтэй 6 хүүхэдтэй гэл одон тэмдэг өгöd идэг бол нэг талаараа болохгүй юм шиг санагддаг шүү дээ. Тижээж чадж байгаа юугүй юу? Энэ хүүхдүүдийн орчин бүрдэж байгаа юугүй юу? Эрхэн зөрчигдөд байгаа мó гэдэг талаас нь харах хэрэгтэй юм болов. Тийм хүүхдүүд зөндөө байна гэсэн үг. Тийм. Харагдчих. Тийм. Тэгэл олон хүүхдтэй айл сургуульд хүүхдээ өгж байгаа. Тэгэл айгүйх гачигдж дутагдж байгаа юм их
10 жилийн дараа тэр хүүхдүүд дэлхийн хэмжээний юм эзэмшээд дэлхийд өрсөлдөхүйц хүн болох уугүй юу гэдэг дээр өстой заримд нь Аз таарад тий зарим нь золоор тий зарим нь одоо юу гэдэг боломжтой айлын хүүхдүүд үзэж хараад сонирхол сураад хөгжгөл байх. Миний шууд хэлэхэд бол тий өдөөний нэг айлын хүүхд хичнээн мянга потенциалтай байлаа гэд боломж нь бүрдэхгүй таалга нь нэгдэхгүй болвол үнэхээр нөгөө дарга цэргийнх нь хүүхэд явчаад байдаг бол хэцүү. Энэ бол маш харамсалтай. Тэгэхээр өстой Азтай үнэхээр өдөр шөнөгүй хичээд зүтгэдэг том өрөөдөлтөй байж ижил цэрсэн юмдаа хүрэндээ. Тий. Тэгээд дэлхийн ертөнцийн чинь маш хурдан хөгжлөгдөд байна. Тийм. Нандаа өөрөө олон улсын байгууллага төрт бас ажиллаж исэн гэсэн шүү дээ. Гадаад руу явж исэн үү? За хятад руу хот руу оюутан байхдаа явж үзчихсэн. Тэгээд кампус нэг их сургууль гэдэг чинь ийм байд юм биш тэгээд ингээд кампусын орчин гэж байгаа шүү дээ. Дотор байрнаж идэг намын сан байж идэг ингээд солилцоогоор явсан юм уу? Үгүй зүгээр яг аялал маягаар. Үзчихээд. Үнэхээр ингээ гоё байсан. Тэгээд бас нэг юм энд хүмүүс өдөр шөнөгүй бас л сурж байна. Тэгээ өглөө 7 цагт намын сангийн үүдэнд очирлж байна. Тэгээд их зөрөгтэй оюутнуудтай хамт өвөр Монгол оюутнуудтай айгүй сайн ойлголцоод байсан. Тэгээд намайг өвөр Монгол оюутнаас ялахгүй байсан. Нөгөө нэг үүднийхэн секретари энэ тэгээд авлан гацартай жоохон аялгын дагаа ярьчихар зэрэг мэдгүй байхгүй. Тэгээд хятад хэл мэддэг юм шиг л ингээл энийгээ яваадсэн. Тэгээд хотын гадна шинээр баригдчихсан кампус дээр очсон байхгүй. Нэг 2 цаг гараа автобусаар яваад. Тэгээд тэгсэн чинь номын сан тэр дотроо хиймэл нууртай дотроо жижиг ингээд автобус явдаг. Би бүр хараад хин номын сан чи манай засгийн газрын ордноос том юм байна штэ гэд бүр ингэ тэгж уулга халтчихсан. Багшийн сургууль юм уу? Тийм, багшийн сургуулийн шинэ одоо салбар нэг юм уу? Тэгж нэгдэжсэн. Гэтэл манайх чинь бүх юм нь холилдсон те. Сургуулиасаа гараад наплаа идэж байгаа л годомжны хүнд ингээл булаалгаал. Одоо би бол тэгжил төгссөн штэ. Багшийн сургууль дээр гэтэл тэнд чинь кампус гээд үүдэндээ хадгалтай тийм үнэхээр ингээд өөрөөсөн. Тийм. Дараа нь Бээжин явсан 17 онд хүүхдээ эмчлэл гээд явсан. Тэгэл хөгжил болол бас лаа хүрснийг харсан тий. Ангаахын хөгжил. Манай эмчнэр чадвартай ч гэсэн тоногд хөрөмж байхгүй харамсалтай. Тэгээ өнгөрсөн өвөл хаашаа гарч чадарсан. Зөв. Одоо нөгөө хөгжил дэвшил гэхээр нөгөө хүүхдүүдийн мэдлэг нь амар нэмэгдээ те амар олон юм сэжлээд гэж андуурдаг хүмүүс байдэн шүү дээ те. Ерөн ингэдэг хөгжсөн орнуудын хүүхдүүд чинь гэрийн даалгаварч байхгүй айгу. Амар амгалан байдаг санагтаад дээ шүү дээ. Намайг жаахан байхад Японд бол хайрцангуй юм нөгөө чихдэг, цээжлдэг хичээл явагддаг байсан бол одоо л тийм биш болсон гэсэн. Боловсрол төр одоо хөгжсөн гэж яригддаг тийм одоо Скандинавийн орнууд чинь. Тийм. Ялангуяа бүр нөгөө баруун Европ. Тийм. Ширээн дээр ч суудахгүй гэж сонсдог тийм үү. Цээжлүүлэхгүй, хөвчлөхгүй гэтээ. 2016 онд яг хөдөө сумын багш байхдаа би Финландийн боловсролын талаар уншаад бүр үнэхээр ингээ сонирхолтой бүр тэрийг хэрэгжүүлээд үзчихмээр санагдчихсан баг. Тэгээд ангит нь өөр ширээ сандал юмнууд хөвдөд намаа уншиж болдог ч юм уу ингээд орчин нь өөр. Яг л тэгж нэг юм тутай байдлаараа сурмаар байгаа байхгүй. Гэтэл яг нэг модон сандал ширээн дээр ингээд суулгаал ингэхэр чинь айгүй хэцүү шүү дээ. Ялангуяа жаахан хөвтэй. Тийм, яг шийтгэл шиг санагдана. Тэнгүүд 12 жил тэгээ сурна гэхээр бол амар хэцүү байхгүй. За одоо ингээд юу яа да. Би тэр чинь санамсаргүй одоо таньцаа дууцах болчоо дууцах басан цаг нь ч орой. Тий. Тэг өндөрлөх тийшээ явъя гэж бодчих. Одоо за багшийн хувьд те бас ээжийнхэн хувьд цааш 10 жилд боловсролын салбарт ийм юм хиймээр юм гэсэн
нэр дэвшигч байгаа юм биш үсттэй тий. Бас сонгол болж ажиллаж байгаа болгоомжтой байхгүй бол тэр чинь ярианд хүн ороасан ч тэр чинь нэр дэвшигч байгаа штэ тэргээд загнуулдаг талаа. Нэр дэвшүүл одоо шавнар маань тэгэл дэмжил гаргаад ирэх үйл. Тэр үедээ жаахан том болоод тий. Тэгээд миний өөрчлөх би 16 онд хөдөө 3 жил ажиллахдаа боддог гэсэн. Хувийн ингээд баг сургуультай болчих юмсан. Тэгээ багш нар нь ингээд байртай. Тэгээд юуны төлөө манай монголчин нөгөө аж ахуйтай билээ те мал аж ахуйн хажуудалтай сургууль өөрөө тийм юутай те цагаан эдэ бүх юм боловсруулдаг махс үү бүх юм ингээд байж идэг. Ахаад номын сан юм ингээд яг юм сургуулийн орчинтай. Тэгээд миний яг харсан юм бол ангид 30 хүүхэд байхад 10 хүүхэд нь үнэхээр high potential өндөр одоо оюуны чадвартай хүүхэд байдаг. За бусд нь бол өндөрлийн харахантай хүүхэд гэж байна шүү дээ. Тэгээд бас л өөр өөрсдийн гэсэн тусгай чадвартай хүүхэд байгаа. Тэгээд үнэхээр малчин болно гэж байгаа хүүхдэд морины тоглоо яаж засах ч юм уу. Яг тэр нэг сонирхлоор нь дамжуулаад англи хэлийг ч гэсэн зааж болно шүү дээ. Тэр малт хийдэг эм тариаг нь ууших тим тунгаар тэгнэ гэж юм хэрэг тэр хүүхд чинь хит сураад авна шүү дээ. Яг өөрийнх нь сонирхлын дагуу. Гэтэл яг нэг юм ч болно гэсэн хүүхдүүдэд жижигхэн тэр лаборатори нь жижигхэн ч гэсэн байж идэг. Тэр дотроо хими уруулж юм хийж идэг. Компьютерийн чиглэлийн програмаа туршиж үздэг юм. Тэр хүүхдүүдийн сонирхлынхаа дагуу сурч идэг. Ийм юмыг бас их хүсдэг байсан. Тэгээд тийм юмнуудыг одоо яг одоо дээл хэсгэгч үед юм уу те яг тийм нэг амьдралд хэрэгтэй юмыг сургуулаасаа ингээд хөтөлбөрт нь багтар шингээд заах боломж нь байгаасаа гэж боддог. Бас нэг хүсдэг юм бол багш хүний хувьд би юу ингээ хараад байна гэхээр ялангуяа бага анги бол 1-5 дугаар ангид нэг багшийн удирдлага доор 5 жил суучаар би одоо чинь би 1-5 дугаар ангид 5 жил нэг 30 дүүхтэй ингээд байна гэхээр жоох айж байгаа байхгүй яг над шиг сэтгэдэг над шиг ярьдаг асуудлыг миний яг над шиг өнцгөөс хардаг хүүхдүүд болчих үү дээ. Тэгээ миний чаддаг юм чаддаг те. Би өөрийнхөө нэг хувийн нэг ур чадвараараа нэг хичээлийг аягүй сайн заадаг ч юм уу нэг тиймэрхүү сайн муутал байгаа штэ. Тийм ингээд байхаар жоох харамсалтай юм санагдаад байдаг байхгүй юу. Гэтэл миний заах арга нэг хүүхдэд хоёр хүүхдэд бүхэлдэн 5 жилийн турш миний заах арга тэр хүүхдийн сурах арга барилтаа ингээд нийцэхгүй байгаад тэр хүүхд хангалттай мэдлэг эзэмшээгүй л яах вэ. Тэ. Тиймэрхүү тэгээд бас анги бас те салч нийлж болно шүү дээ. Одоо нөгөө 10 жил төгсд 12 жил хамт байна гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Тийм. Яг үнэн. Тэгэхээр нэгдүгээр ангитаа нэг одоо 200 хүүхэд нэгдүгээр ангид эсвэл нэг 100 хүүхэд орж ирлээ гэхэд нэгдүгээр ангид нь ингээд холимог яваад дараа нь дахиад 10 орон 5 дугаар нь 2 дугаар ангид дахиад шинэ анги бүрдээд 3 дугаар ангид дахиад шинэ анги бүрдээд тэгэхээр чинь хүүхдүүд ингээд найзалсан багш бас тийм ингээд багш бас солигтой бод тийм нөгөө багш нар ч гэсэн бас янз бүрээр туршиж үзвэл зүгээр санагдаад идэв. Жишээлбэл хөдөөний сумын багш нар 1-5 дугаар ангийн монгол хэлээ нэг багш нь зааж идэг, математикаа нэг багш нь зааж идэг ч юм уу. Ингээд заагаад тэнгууд чинь 3 дугаар ангийн агуулга дээр энэ хоцорсон 4 дугаар ангид нөхөндөө ч юм уу юм багш мэдж байгаа штэ. Гэтэл нэг даагаад авсан багш жилжингийн хөтөлбөртөө дараа жил дахиад 4 дугаар ангийн бүх хөтөлбөртөө зурлахаар багш өөрийгөө хөгжүүлэх боломж энэ төр айгу хомс болчихж байгаа. Гэтэл математикийг маш сайн заадаг багш байгаа. Монгол хэлийг илүү сайн заадаг багш ч байгаа. Тэгэхээр яг энэ нэг юмнууд нэг хөнгөвчлөгдөд ингээд ирвэл бас том сургуулиуд бол одоо 3 дугаар ангийн монголны багш ч гэдэг юм уу. 3 дугаар ангийн 4 дугаар ангийн математикийн багш гэдэг юм уу. Яг иймэрхүү байдлаар. Гоо тийш те багш нарт ачаал айгу байгаа юм. Би бол ийм юм айгу бодож явдаг. Нас наад чинь бас боломжийн сонсогдоод энэ одоо хин тэрийг гартаж ажиллах уу гэдэг юм. Яг иймэрхүү өөрчлөлт зохицуултуудыг хийгээд өгөөч ээ. Тэгжил хүсдэг шүү дээ боловсролын системд. Гэтэ миний одоо энийг үзэж байгаа хүмүүс чинь тийм төрийн албаа хаагчвал баг байдаг баха. Төрийн хүмүүс бол нэг үзэхгүй байх гэж боддог. Гэтэ тийм одоо бас те ээж нар аав ээж нар бас их юм миний одоо суугийг үзэж байгаа хүмүүс нь эмэгтэй хүмүүс гэдэг байхгүй ээж нар их байдаг баг тийм ээж хүний хувьд бол одоо тусгай чадварууд байгаа шүү дээ. Усан сэлэх эсвэл миний хүүхэд хөгжимд олох дуртай бол тэр юмыг сургуулиасаа сурчаасаа гэж боддог байхгүй. Гэтэл дандаа мөнгө төлж бүжиг ч юм уу иймэрхүү юмнууд одоо survival skill те яг
энийг ингээд сургуулийнхаа програмд ингээ оруулаад өгөөсэй. Ээж хүний хувьд бол энийг аюу хүсэж байгаа. Миний хүүхэд бүхэл цагаа сургууль дээр өнгөрөөчөөд ирээд таалхуур хийсээр агаад утга цаг нь болчихно. Тэгээд ингээд жоохон тоглох уугүй юу. Тэгэл амарчж байгаа. Тэгэхээр тийм юм бас системд ээж хүний хувьд оруулаад өгөөсэй гэж хүсэж байгаа. Миний нөгөө морин хуурчтэй хийсэн ярен дээр тэр тухай ярьсан. Тэр нөгөө сургууль дээр хөгжмийн хичээл орох хэрэгтэй хэрэггүй юу? Тэ одоо бол хоёрын хооронд ордог бол энэ бол хөгжиж яг нөгөө бодлого олгож хөгжмийг одоо нийтээр нэг тоглох боломж тэ багшинч сайн байх ёстой, одоо тоног төхөөрөмж бас байх ёстой гэд тийм юм манай морин хуурны чуулганы удирдаач залуу ярьсан баггүй юу? Тийм. Би бас тэр санал нэг байсан. Тэгэхээр тэ одоо нөгөө мэдээж боломжтой мэдээж ингэж онцгой авьяастай тэ тод тийм авьяастай хүүхэд байх юм бол мэдээж 10 жилийн сургууль дотор бол барахгүй шүү дээ. Багш нь одоо зааж чадахгүй бол ихтэй одоо энгийн хүүхэд яг байх ёстой хэмжээний хичээлийг зааж өгдөг боломжтой болоосоо гэж ярьсан. Бас ээж хүний хувьд энэ сурах хүчиг одоо 9 сараас эхлээд энэ өнөөдрийг хүртэл жишээлбэл энэ 6 настай хүүхэд математик монгол хэлний дээр 2 хүнд номыг өдөр болгон зөвхөндөө игээд үрээ явж байгаа байхгүй. Гэтэл тэр номны агуулгыг миний хүүхэд мэдсэн. Тэгтэл өнөөдрийн бүхэл багш нар экстра материал нэмэлт сурах хүчгүүд нэмэлт одоо сургалтын материал гэж ярьдаг тийм хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгэхээр номны агуулга бүхэл ангийн сурагчгийн хичээлийн агуулга нь бас юм жоохон дутагдaltaй байгаад байгаа юм л энэ санаас олоос мэт байгаад байгаа л та. Тэгэхээр энэ бас айгүй хэцүү. Тэгээд бас нэг хүсдэг юм нэг олон хүсдэг тийм. Онлайн сургалтын систем байгаасай гэж хүсдэг. Тий. Жишээлбэл би төр зур аяллаар ч юм уу амьдралын ямар нэгэн шаардлагаар өдөө явах ч юм уу хүсэлж байгаа газар руу яваад ирэхэд 30 минутын дотор хүүхдтэйгээ хамт компьютераар сууж агаад гялс хараад тэгээд ийм хийх юм байна гэд ядаж нэг ингээд мэдлэгтэн төвчл багштай ч төхөн байхгүй юу. Тийм үү. Гэтэл нөгөө мэдлэг зэг юм руу ороод тэр нэг 40 минутын багшийн яриа сонсохоор ч юм бүр эхний 5 минут сонсоод хүүхдтэйгээ хоёулаа бараг ингэчихэж байгаа байхгүй. Одоо яриагаар явчихдаг юм. Ингээд айгүй чанга цаана сул сонсогддог тий. Тэгээд манай контентууд чинь одоо юу гэдэг лээ бусад контентууд ямар гоё хийгддэг үлээ гэтэл хичээлүүд бол чанар муутай гэж би харж байгаа. Тэгэхээр англи хэл дээр хайнгууд 3-5 минутын дотор тэр одоо ингийн бүтрэх артын бүтрхаа нэмэх хасах үржих байх юм чинь заахд өчөж байгаа. Тэгээд нөгөө заахж байгаа хүүхэд маань англи хэлгүй ч гэсэн тэрийг хараад бүгдийг нь ойлгож байгаа. Тэгээд одооны хүүхдүүд чинь одоо качап хийж хүлээж авах чадвар нь ч өндөр юм. Бичлэгийг нэг харчаа болчлоо гингүүд би баг ахаад үзэхгүй юм уу? Үгүй. Тэгээ шууд ботчихж байгаа байхгүй. Тэгэхээр чинь иймэрхүү юмнуудыг ингээд оруулаад өгөөсэй. Онлайн юу одоо танхим басалсан систем ч юм уу ийм юмнууд хурдхан шиг нэвтрээд ороод ирээсэй гэж хүсэж байгаа. За хүсэл чинь биелэх болтугай. За одоо өнөөдөр бол сургуулийн тухай хүүхдийн тухай ярьсан болохоор тий мэдээж энд яриаггүй хүсэл бас зөндөө байгаа шүү. Тэр болгоом биелэх болтугай ерөөл тавиад тий. Тэгээд маш онцгой зочин. Тэгээ өнөөдөр натаа ууцыг зорж ирсэн танд бол үнэхээр баярлалаа гэж хэлмээр юм. Би одоо нөгөө нэвтрүүлэх донд ярьсан уу ингээд энэ наашаа орж ирж байгаа зам дээр бол хоёлаа ярьсан. Хүүхдтэй одоо харьцахаас айгаад димаа гэдэг. Би бол хүүхдтэй надад бас амар юу байхгүй. Амар хүмүүс ойлгоцоход хэцүү. Тэгээд амар давуу эрэхтэй тий загинч болохгүй. Тэгээ одоо гэхдээ энэ хүмүүс чинь энэ жижигхэн хүмүүс чинь ирээдүг зохиож явах тий босгож явах хүмүүс болохоор хизээч энэ хүүхдүүдээс юмаа цагаа ухаана гэ харамлж болохгүй юм байна гэж боддог одоо. Биш юмаа ирсэн юм уу? Умаа.
За за за. Энэ одоо энэ ажлыг хийгдэхгүй байх түмэнжлэх болох боломжтой. Тэгээсээ яг таньсаа эхэлж хат бодчихлаа. Нөгөө сурагч оюутан гэдэг олон оюутнуудын маань бас нэг юм дуу хоолой ярих тэр нэг юмнууд нь тэдний маань одоо юу гэдэг юм те. Бас Монголын олон багш нар иймэрхүү санаатай ганцхан бийч биш. Тийм. Тэгэхээр зэрэг энэ нэг юм вишлист төслийн юмнууд нь байсан баг. Хүмүүс ч гэсэн сонсоод нэрээ тийм шүү юм өөрчлөлтүүд гараасай гэж хүсэж байгаа. Тийм. Тэгээ миний ярьцлага дандаа миний бодож байгаа юм бол ийм битий ганц ч гэсэн тий цаана энэ ярьцлагыг сонсоод дотод хэрэгтэй байсан. Би бас тэгж бодож исэн. Би ганцаараа биш юм байна гэсэн тийм хүн гараад ирэх юм бол тгий болоо гэж боддог. Тийм. Тэгээд өнөөдөр бол маш олон багш нар бас ээж нар сонсоод бас тийм тэгж бодсон бах гэж бодод. Багш нарын маань цалин нэмэгдээсэ. Тийм мэдээж Цалиндаа санаа зовхгүйгээр сайхан хичээлээ заамаар байна. Нэг ч гэсэн нэг проблем шийдэгдчихвэл нөгөө хятад өвөр Монгол энэ төр чинь намайг оюутан байхад бүх supply материал юмнууд нь сургуулиасаа байж идэг. Эсвэл нэг дэлгүүртээ одоо бичиг хэргийн дэлгүүртээ гэрээтэй байж идэг ч юм уу. Гэл ямар гоё юм бэ гэж бодож байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр ингээд илүү хангамж юм нь сайжраасай. Юмнууд нь бэлэн байж идэг болоосай. Тийм. Гоо чанартай контентууд бас гараасай. Боловсруулын тийм. Гэхдээ нэг Монголд нэг тийм боловсрал талын контент гарахгүй байгаа. Бас нэг давуу тал нь хүүхдүүд англи контент үзээд англи хэлтэй болчихин тийм. Тэр бас байгаа. Гэхдээ тэр нь одоо зөв биш дээ. Хизээж зөв биш мэдээж их хэлээр бас сайн юмыг үзчих хэрэгтэй л дээ. Тэгээ харьцангуудын Монгол хүүхдүүд чинь хэлний авьяастай тийм. Тэгээ дороос орчдөг. Манай Япон хүүхдүүд чинь за ерөн хэцүү шттэ. Хэлээр бол ягаад гэх юм бол хамаагүй юм их хэлээр үзэж байгаа. Одоо нөгөө энэ хөрөгч гэхэд бүгд японоор байгаа. Тэр хөрөгч одоо нөгөө цахилгаан барааны одоо нөгөө товчнууд нь бүгд японоор байгаа болохоор сурах шаардлага байхгүй. Би жишээ одоо англи хэлийг 10 жил сураад ч одоо ярихгүй шүү дээ. Тий. За өөрөө тийм юм яриад ойлгоно л доо. Уншаад ойлгоно бичгэд бол бич чадна. Тийм гоо ярьж чадахгүй ярьдгүй юм чи. Тийм. Тэгээ эн чинь бас яг нөгөө Монголд бол бид нэр ч гэсэн заалгаад ам нээж чадахгүй байсан байхгүй. Тэгэхээр бас 10 минутаа. Тийм. Алаа юм хэлж байгаа. За өнөөдөр ингээд зочин болж хурж ирсэн нандад маш их баярлалаа. Өнөөдөр одоо гинт ороо хийхээр болчод. Уул нь ингээд дугаар болгонд бэлэг өгдөг байхгүй юу? Гэтэ өнөөдөр энэ хүмүүсийн нүдэнд маа гэж бэлэг өгчхөр юм байхгүй. Гэтэ одоо өгнө бичлэгээс гадуур бэлэг өгнө. Та бүхэн бидний санаа зовоорой. За тэгээд тийм олон багш нар ээж нартай үдсэн сэтгэгдлийн доор бижээрээ одоо дараагийн зочин хэн байхыг би ч мэдэхгүй тааж мэдэхгүй. Гэхдээ дараагийн дугаар байхын тодорхой. Дараагийн дугаар дээр уулзцгаая. Баярлалаа. Бай. Их сургууль зааж исэн оюутнууд маань намайг үзэж байгаа. За. Бид нар маань бас би хэлэхэд та нарыг харахаар Монголын ирээдүй бас гэрэлтэй харагддаг шүү. Тийм тэгээд одоо сурж байгаа мэргэжлүүдээ маш сайн одоо сурж эзэмшээрээ дараагийнхаа генерашн лүүнертаа та нар л одоо заан шүү дээ. Тэгээ шинэ технологиор яаж хийх юм, яаж контент хийх юм ч юм уу. Ингээд боловсролын контентуудыг илүү сайн гой чанартай хийгээрэй гэж бас уриалмаар байна. Тийм. Монголчин нөгөө уран сайхны юмнууд нь асар их шүү дээ. Тийм. Тэгэхээр маш олон боловсролын контентуудыг хийгээрэй гэж одоо гуймаар бас урамшуулмаар байна. За. Уучин шүү. Залуучуудаа. За.
За. Дараагийн дугаар дээр уулзцгаая. Бай бай. Баярлалаа.